За сайн байцгаана уу? Үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр өнөөдрөөс эхлээд миний хувьд бас програмчилсан суурь хичээлүүдийг орж ирсэн. За тэгэхээр өнөөдрийн хичээл дээр бид нар юу үзэх вэ гэвэл програмчилс гэж юу юм бэ? Програмчилсыг бид нар амьдралдаа яаж ашиглаж байгаа юм бэ гэдэг юм уу те? Одоо програмчилсан суурийг та бүхэн заах нь байна. За тэгэхээр ерөнхийдөө бас програмчилсыг энэ хичээл дээр хамгийн энгийнээр тайлбарлах гэж үзье та. За ерөнхийдөө бас одоо би энд нэг хүн байна тийм ээ. Нэг програм бичиж байгаа нэг ийм хүн байна. За би нэг тодорхой хэмжээний нэг програмыг би бичих нь байна те. За програм гэдэг нь өөрөө юу юм бэ гэвэл зүгээр үйлдэлийн дарааллыг илэрхийлсэн бидний нэг бас яг ижигхэн одоо бидний ярьж байгаа шиг ийм хэл гэж хэдүүр ойлгож уусгах нь байна те. За хэдүүрэнд нь ийм нэг програм болно. За энэ чинь C++ хэл дээр суурилж явах учраас хэдүүрээ C++-ийн одоо юуг бичих нь. За энэ дээр нэг include гэдэг нэртэй нэг зүйл бичиж байгаа тий. Тэрийг нь одоо хэдүүлээ library гэдэг зүйл байгаа. За тэрийг нь хэдүүлээ дараа хичээлүүдээр үзэж явна. Include гэдэг нэг юм бичээ дараа нь use namespace std гэдэг ч юм уу тий. Ингэж үйлдлийн дарааллуудыг ингэж бичиж явах нь байна. За хамгийн чухал ойлгох хэрэгтэй зүйл програм бол дээрээсээ доош хүртэл уншдаг. Тэгэхээр дундуур нь ямар нэгэн одоо шууд дундаас ихсэл уншичдаг ч юм уу тийм юм бол байхгүй байна. За тэгэхээр энэ бичсэн энэ үйлдлийн дараалал энэ код биднэрт өөрөө ямар хэрэгтэй юм бэ гэхээр хэдүүрийн найзлах зүйл болохоор мэдээж компьютер гэдэг зүйл байгаа даа тий. Компьютер. За нэг ийм зүйл байгаа даа шүү дээ. Хэдүүрэнд нь компьютер гэдэг тий. Компьютер гэдэг нэг ийм зүйл байгаад байна. За энэ компьютер гэдэг бидний найз болохоор бидэнд юу хийж өгдөг найз юм бэ гэхээр бидний энэ үйлдэлийн дарааллыг одоо жишээ нь за хамгийн энгийн жишээ авъя та. Тэ чи эндээс яваад тэнд очиод тэнд байгаа сандал дээр суу гэдэг нэг тийм одоо үйлдэлийн дарааллыг бид нэр одоо найзтай хийж өгч штэ. Тэгэхээр бидний найз яа гэм бэ гэвэл айгүй дуулууртай яг л бидний хийснэр хийн. Хэрвээ бид нар яг ойлгохдохоор хийж чадвал тэр одоо найзтай ойлгохдохоор хийж чадвал яг л бидний хийснэр хийгээд юу гаргаж ирдэг вэ гэвэл ямар нэгэн үр дүн гаргаж ирнэ те. Тэр бол output-ыг гаргаж ирнэ. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр за одоо жишээ нь би найзтай нэг тийм юу хийлээд за би өнөөдөр өглөөс ирээд айгүй гоё нар харлаа. Тэр нарыг чи надад зурж өг гэдэг одоо тийм бид нэр алгоритмик буюу үйлдлийн дарааллыг найзтай буюу энэ компьютертэй хэллээ. Тэгвэл компьютер өглөө нэр нар байсан штэ тий. Тэр нарыг би яг дуурайж зурчий. Тэгээд зураад харуулж байгаа зураг нь бидний хувьд бол output болж харах нь. За бүр энгийн жишээн дээр хэдүүл авч үзье та. Тэнгүүд хэдүүлсэнд нь ямар нэгэн хоосны жор байгаа тий. За юу гэдэг чинь тий нэг кейк хийх жор байгаа гэд хэдүүлээ үзчихье тий. Энд хэдүүлээ. За амьдрал дээр байгаа жишээгээр хэдүүлээ. Кейк хийх жор байгаа. За тэнгүүд хэдүүлээ жороо бичсэн. За эксэд гурилаа ингэн тэгнэ. За ингээд нөгөө нэг юм хийгээд тий бүх зүйлээ хийгээд ингэн гэсэн бүх үйлдэлийн дарааллыг бидүүзээ энд оруулаад өгчлөө. Ингэх хэвээр хийх хэвээр гэсэн. За дараа нь яг хөө гэвэл хэдүүлээ энэ жороо найздаа өгч хийлгэн штэ нөгөө кейк хийлгэн тий хэдүүлээ. Манай найз энд байна. Тэгээд энэ найздаа жороо өгөөд кейк хийлгэжээ. Тэгээд хэдүүлэнгийнх нь гаргаж ирсэн одоо манай найзын гаргаж ирэх output-ууд нэг кейк байх нь байна. Тэ хэдүүлэнд нь хийж өгч байгаа нэг кейк байх нь байна. За тэгэхээр програмчистыг ерөнхийдөө бол ингэж ойлгож болох нь компьютер болон хүн хоорондын харилцааг бид нэр ингэж ойлгож болох нь байна.